За 66 дахь дугаар. Өнөөдөр болохоор тамд байгаа тийм сүнстэй хийсэн ярилцлага байна. За энэ болохоор орсууд хийсэн байгаа. Орсууд ч нөгөө ховсоор хүмүүсийг өөр оршихуйтай зэрэгэлдээ ертөнцийн тэр оршихуйнуудтай холбоод нийт метод бол нэлээд их байдаг мэдээлэлтэй YouTube дээр тийм сувгууд бол байд юм билээ. Тэгээ миний энэ өнөөдөр унших нь болохоор оршихуйн 6 төв дээр байгаа юм Аркадий Орлов гэдэг ховсчны өөр хүнийг ховстоод тэр сүнстэй холбоод хооронд нь ярилцуулж ингэж мэдээлэл авдаг тий. Өмнө нөгөө усанд орох амьдрал гэдэг тэр дугаарыг бас яг ингэж холбогдсон дугаар бас байсан. Энэ тамд байгаа сүнс нь юу гэхээр 2018 оны 7 сарын 21-нд 3 охиндоо алуулсан гинэ. 3 охиндоо алуулсан Михаил гэдэг хүний сүнс байгаа хэмжээстэд очиё. Бодвол 2 дугаар түвшинд байгаа болов уу гинэ. За түүний сүнс бол 1-р түвшинд байна. За одоо аялагчийн сүнсний эрчим болоод эрчмийн давтамжийг сүнсний 1-р түвшнийхтэй ижилсүүлье. За биднийх дийлэнх нь бол яг 3-р түвшний сүнстэй гэж үзэж байгаа тий. Түвшний буюу хэмжээстийн гэж яриад байгаа бас. Тэгэнгүүтээ тэр одоо сүнсний хэмжээст буураад 1-р түвшинд очисон байх нь байна. За тэгэхээр тэрнтэй ингэж хэмжээстэй тааруулж харьцах ёстой юм шиг байна. За нөгөө ховсцсон чи ховсцож байгаа хүнээсээ асууж ин чи Михаилийн сүнсийг сайн харж чадаж байна уу гэсэн чинь тийм. Түүнд их хэцүү байна гинэ. Эрчмийн түвшин хэм давтамж чинь ижилсэн үү? Ижилсэн. Одоо тэгвэл түүнд асуултаа тавь. Эрэлхийн шүүлтээр орсон уу? 1-р түвшинд байгаагаас үзэхэд дэнслэгдчихсэн юм байна. Тэр өөлж байна гинэ. Тэр Михаил гэдэг хүнийхэн сүнс. Энэ чиний хувь тавилан байсан уу? Эсвэл чиний тэнэглэл байв уу гэсэн чинь миний тэнэг үйлдэл байсан. Чи охтуудтай ямар ханддаг байсан бэ? Зэрлэг. Яагаад? Тариулсан шингэнд байсан зүйл намайг итгээд гаж болгосон байж. Та хар тамхи хэргэлдэг байгаа юу? Тийм. Татгалзах боломж байсангүй юу? Би гүн хамааралд орчихсон байсан. Хэдэн жил хэрэгэлсэн бэ? 9 жил. Охидтой зоддог байсан юм уу? Яадаг байсан юм бэ? Эцэг хүн охидтой гаргаж болохгүй. Бүх авирыг гаргаж охитороо хийлгэж болохгүй зүйлүүдийг ч хийлгүүлдэг байсан. Би үнэхээр араатан болсон байсан. Эрэлхийн шүүлтийн хурлыг хэн удирдсан бэ? 3 хүн удирдсан. Нэг нь шашны төлөөлөл байсан. Бас тэнд хам плам агсан Алексей оролцсон. Тэр тэнд байгаа хэрэггүй. Тийм 2 дахь гол хүн юм байлээ. Нөгөө нэгнийх нь нэрийг хэлж чадах уу? Би сэтгэлээр маш их унсан байсан болохоор сайн анзаараагүй. Хоёрыг нь л харсан. Энэ төрөлтөө хичнээн хэмжээний эрчим хоримтлуулсан бэ. Өмнөх бүх төрлүүдээ хураасан эрчим чинь нийлээд хэд болсон байсан бэ? Тун баг, харин эрчим нь 52% байсан. Дэлхийд хэдэн удаа төрсөн байж вэ та? 3 удаа. Та 3 удаа төрөхдөө хөтөлбөрөө биелүүлж байгаагүй төдийгүй 52% хар эрчимтэй болсон юуны дохио болохыг мэдэж байна уу? Ийм өндөр хар эрчим шууд хар нөхрөө хөтэлдэг юм штэ гэсэн чинь би өмнөх төрөлдөө чон байсан болохоор чонын арын шин надад үлдсэн байсан бололтой. Яагаад та 2 дахь төрөлтөөрөө чон болсон юм бэ? 2 дахьтаа чон 3 дахьтаа шууд хүн гэхэр бас айгүй хурдан дэвшилсэн юм шүү. Ийм байх боломжтой юм бах та. За 2 дахь төрөлтөд би ухарсан гинэ. Доод төрөл рүү буцаж төрсөн байсан юм. Миний сүнс залуу шин сүнс. Залуу сүнс гэдэг нь хараас илт байна. Эхний төрөлдөө юу хийж байсан бэ? Гэсэн чинь ургамлын ертөнцид байсан гинэ. Ургамлын ертөнцид байгаа дараа нь амьтны ертөнцид төрсөн. Анх хүн болж төрөхдөө нэг жижигхэн усын захирагч болсон. Амттанд их дуртай байснаас болоод маш их таргалж илүүдэлж ингийн улмаас нас орсон. 2 дахь төрөлт чинь таныг чон болгож төрүүлсэн юм байна. Тийм үү гэсэн чинь тийм чон болгосон. Амьтны зүүн совингаа сайн хөгжүүлсэн гэгдээд би хүн болж төрөх ирэхээр дахин шагнуулсан. Саяын энэ төрөлтөө хэд наслах байсан бэ? 65. Сүүлийн төрөлтнөөс өмнө 3 удаа төрсөн байсан гэж байгаа юм те. Ургамал байгаа чон болоод тэгээд нэг ноён болоод тэгээд 4 дахь дээрээ төрөөд 3 охинд алуулчихж байгаа хүн юм уу те. Гэхдээ энэ 4 дахь төрөлтнөөс өмнө уг нь бол хүний бид төрсөн л юм байна шүү дээ те. Тэгсэн хэрнээ чон авираа гаргасан гэхээр за мэдхгүй тийм л юм битцсэн байна. За тэгснэ саяын энэ төрөлттэй хэд наслах байсан бэ гэсэн чинь 65. Охтууд чинь танаа удмын сүнснүүд үү гэсэн чинь үгүй ээ гинүү. Сонирхол юм те.
Нөгөө аав ээжийнхэн дэш 7 үеийн үр удмынхаа сүнсийг бэлтгэдэг гэж энэ манай бүгдээцүүдийн тийм айлдаж бичүүлсэн номнуудаар бол байдаг. Энэ Оросынх дээр ингээд зарим нэг юмнууд нь логикийн хувьд, агуулгын хувьд ингээд зөрөөд идэм билээ. Энэ Оросуудын ингэж ховсоор энэ тэнтэй холбогдож байгаа. Гэхдээ энийг бол яг бас үнэн гэж хэлэхэд бас хэцүү шттэ тийм. Манайхан бас шоу хийгээд одоо хин нэгэн нас барсан хүмүүстэй бүр Ленинтэй ч илүү ингээд янз бүрийн хүмүүстэй Майкл Джексон гэж заяа янз бүрийн хүмүүсийн сүнстэй ховсоор уулздаг тэр бичлэгүүд нь ингээд байж идэг. Бидний хувьд бол улаачийн биеэр дамжуулж уулзж байгаа бол эднэрийн хувьд бол ингээд ховсоор дамжуулж нэлээд бас нэг ойролцоол арга техник юм уу да. Нэг бодлоо. За тэгээд 3 удаа дэлхийд төрсөн төрөлт бүртээ хөтөлбөрөө биелүүлж чадаагүйгээс болж ингэтлээ доош унсан гэж ойлгож болох уу гэсэн чинь болно. Одоо миний сүнсийг өт хорхоо шавж бүхий хар сүнснүүд зулгааж тасдаж сорж идэж намайг дарчлааж байна. Таны сүнсийг хар нүх рүү явуулахгүй байгаа нэг юм. Уг нь бол та хар нүхэнд хаягдах ёстой байсан гэж байна. Энэ дээр бас манай нөгөө номон дээр хислокер зөрөөд байгаа байхгүй. Хар нүх рүү хизээ явдаг вэ гэхээр 950 удаа ингээд төрнө. Сүнс нь ингэж дахин төрнө. Одоо муу юм хийх юм бол энэ чинь сайжруулалтын үе шат буюу одоо бидний одоо нэрэл заншнаар бол там гэж байна шүү дээ. Эрэлгийн шүлтэнд ороод там гэдэг маань тэр хүнийг одоо улам сайжруулах руу чиглэсэн. Өөрийнх нь ойлгоогүй те ухамсарлаагүй юмнуудыг ухамсарлуулах тийм шат дамжлагууд байдаг. Тэн дээр үнэхээр ухамсарласан бол дараагийн төрөлт нь ингээд илгээдэг. Тэгвэл дараагийн төрөлт шинээр төрөхдөө өмнөх төрөлтүүдийн мэдээлэл хадгалагдсаар л байдаг. Талд ухамсартай. Тэгээд 950 төрчөөд тэ хэмжээст нь сүнсний хэмжээст нь гавайгүй те ямар нэгэн юм биетэд уягдахгүй болох нь болохоор 8 дугаар хэмжээстээс эхэлж байгаа гэж байна шүү дээ. Хүмүүс бол их 3 дугаар хэмжээстээс эхлэн тэнгүүтээ амьд байх явцдаа 8 хүртэлх хэмжээст рүү архиж болох нь шүү дээ. Оюун ухаанаа ухамсарынхаа төвшинг хөгжүүлснээр зөв зүйтэй амьдрснаар тийм үү. 950 төрөлтөндөө тэгж чадаагүй бол тэрийг хар нөхрөө хийж одоо цоо шин одоо өмнөх амьдралын мэдээллийг устгаад дахиж ихнээс нь төрүүлдэг. Тэгэхээр энийг дөнгөж 4 дахь төрөлтөн дээр ийм зүйл хийсэн байлаа гэд миний бодлоор бол хар нөхрөө явуулахгүй дахиж энийг сайжруулалтанд оруулаад дараагийн төрөлтөнд явуулах байх гэж монголчуудын бичиж гаргасан тэр номн дээрх логикоор бол энэ жоохон зөрөлдөд байна. Хар нөхрөө илгээлээ гэд бас яг тийм муу юм биш байгаа даа шүү дээ. Тэр чинь зүгээр мэдээллийн устгаал цоошин болгож гаргах. Эхнээс нь эхлүүлэх юм штэ. Тэгсэн чинь за би залбирч байна. Тэглээгээд надад дээртэх юм алга. Таны 52% хар эрчмийг гөвөх гэж тийш нь зариуд хийж хар сүнснүүдээр сүнсний чинь муу эрчмийг сорууж цэвэрлэж байгаа юм. Энэ бол сүнсийг аврах олон аргуудын нэг. Сүнс 4-р төвшин хүртлээр устгагдах боломжтой байдаг ч харин 4-р төвшнөөс хойш мөнх болдгоо. Бид танд юугаарч тус болж чадахгүй. Би л хувьдаа туслах хүсэлж алга. Тэгэж зөвлөл нэгэнт шийдсэн зүйлд бид оролцох боломжгүй. Та энэ тухай дэлхийд амьдарч байхдаа л бодох байсан юм. За, Оросууд бол 4-р төвшөнд хүртлээр устгагдах боломжтой гэж үздэг юм байна. Тэгээд энэ нэг зөвлөлийнх нь 3 хүн байна гэж тэгж шүү дээ. Монголын одоо юу бол 13 ийм шүлтээр ордог. Хүрдүүдийг нь авч үзээд одоо хүрд болгон өөр тийм мэдээлэл агуулж идэг. Өрчгөн хүрд гэх юм бол тэг өрчгүүтэй холбоотой одоо хүсэл, хоёул тачаал ч юм уу те энэ зүйлстэй холбоотой мэдээллүүд нь байдаг. Тэр өрчгөн хүрдээс нь тэр мэдээллүүдийг одоо шүүх маягаар ингээд 13 өөр төрлийн шүлтээр ордог гэж одоо бидний өмнө нэг подкастын дугаар дээр ярьсан байдаг те. Яг энэ шүлтүүр дээр давсан тэр явдлаа ярьсан онгодын ярианаас бид нар бол тэгж ойлгосон байгаа. За энэ дэр бол ерөөсөө 3 оршихуй шүгэл болчдөг юм шиг энэ дэр бол бичигдсэн байна. Тэгэхээр бас ялгаатай байна тий. За тэгээ энэ хүн ингэсэн байна. Би амьдралыг кайф сэтгэлийн ханамж таашаал идэх зугаа цэнгэл гэж боддог байсан. Та дэмэл тэгж бодчтэй. Сүнсний дэлхийн амьдрал бол сорилтыг давах, дуршлах, хоримтлуулах, суралцах зэргээр сүнсэндээ өндөр давтамжтай эерэг эрчмийг хурааж цуглуулах үйл явц байдаг. Та буруу замаар муу хөтөлбөрөөр нь явсан байна. 52% хар эрчимтэй атлаа хар нөхрөө хөөгдөөгүй чинь хараад би үнэхээр гайхаж байна. Гинэ за. Сүнсний дэлхийн амьдрал бол сорилтыг давах, дуршлах, хоримтлуулах, суралцах
За энэ бол яг өвгдийн маань тийм монголчуудын гаргасан номон дээр бол таарч байна. Ерөн доошооч унсан дээшээч гарсан ямар ч төвшөнттэй тэнгэрч болсон, онгодч болсон бүх шатанд дээшилж, дэвшиж, суралцаж тасралтгүй юм сайжрах үйл хэрэг өрнөх юм билээ. Надад аль нь ч ялгаа алга. Миний хувьд энд байх, хар нүхэнд байх адилхан байна. Та охтуудтай юу хэлмээр байна? Би түүнийг чинь дамжуулж өгчл тус болъё. Өөр тус болж чадахгүй. Хамгийн гол нь охид маань намайг уучлах хэрэгтэй байна. Тэгвэл миний зовлон шанал багасах болно. Ядаж миний тухай муугар бүү ярилцаг. Тэдний үг бүр надад миний сүнсэнд хар сүнснүүдийн зүгээс үхлийн хазалт зулгаалт болон ирж улам бүр өвтгөж байна. За энэ хэсэг бол бас манай номон дээр байсан те өмнө нь ярьжсэн Локкийн хувьд ижилхэн байна. Ялангуяа завсарт гатсан буюу нөгөө саарал сүнс гэдэг дугаар байдаг те сүнс цувралын. Тэн дээрхтээ яг таарч ийн хүн ингээд өгсөн хойно нь өөрийг нь хэр зэрэг хүн хэр сайнаар хэр муугаар дурсснаас болж тэр хүний дээр нөгөө буян дутна гэж яриад байдаг да бид нар яг тэр зүйл чинь болохоор тийм л утгатай юм билээ. Нас орсон хойно нь муугаар яриад байх юм бол тэр хүн одоо энэ эрэлгийн дэнсэнд ч юм уу те энэ сүнсний төвшин ахилт энэ дээр бол ингээд сөргөөр нөлөөлдөг. Аль болох олон хүн ингээд сайнаар дурсах юм бол эргээр нөлөөлдөг. Тэр хүний дараагийн амьдрал төрөлт сүнсний хэмжээст нь эргээр нөлөөлдөг гэж бол яригдсан. Тэрнтэй бол Локкийн хувьд бол ижилхэн байна, давхцаж байна. Тэд энэ бичлэгийг үзэх байх гэж найдаж байна. Эсвэл үзсэн нэг нь таны хүсэлтийг тэдэнд дамжуулж өгөх байлгүй дээ. Би сүм байгуулахыг хүссэн. Гэхдээ энэ бол бусдад харуулахыг хүссэн миний хуурамч дүр эсгэлт байсан. Би хизээж бурханд итгэж байгаагүй. Би олонний дунд нэр хүнд олохын тулд бурханд итгэгчийн дүрийг өөртөө бий болгосон юм. Тэр сүмийгч бурханыг ч зүтгэрэн авг. Тийм байсан юм би. Охид чинь маш хүнд байдалд орчхоод байгааг та мэдэж байгаа. Таны махан биеийг хороосон хэрэгээр тэд ял үүрч магадгүй болцоход байна. Гэсэн чинь тэднийг суллана. Тэд суллагдана гэдэгт би итгэлтэй байна. Тэд ямар ч гэм зэмгүй. Тэд муу зүйл огт хийгээгүй. Мөрдөн байцагч нарт буруугүй болоход тэд нотлох хэрэгтэй л байгаа. Над шиг адгийн новшийг алхахч багтана. Та өөрийнхөө амьдралыг өөрөө богиносгож хөтөлбөрөөр биелүүлж чадаагүй юм байна. Хэдэн жилийн дараа таныг дэлхэр рүү илгээхийг мэдсэн үү? 14 жилийн дараа надад бүхнийг хэлсэн. Хар сүнснүүд миний сүнснийг идээд устгахгүй л бол миний охид намайг уучлж чадвал миний сүнс хумхын тоос болчихгүй л бол би 14 жилийн дараа хүн болж дахин төрнө. Хамгийн гол нь охид минь л намайг уучлах хэрэгтэй байна. Охидуудыгаа бодвол хүчрхийлсэн л хүн юм шиг л байна л та. 14 жилийн дараа гэдэг арай богинохон юм биш үү? Тэг санагдахгүй наа. Шоронд ороход ч баг бүх насаар нь хорихоор шүү дээ. Манай монголчуудын гаргасан номон дээр бол хүн өөрөө бүрэн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрсөн үед гэж байна. Хэрвээ зөвшөөрөхгүй бол хэдэн 100 мянган жил болох боломжтой. За тэрийг бол дөрвөн хатан дээр бол дэлгэрүүлээд ярих нь дөрвөн хатан чинь айл 13 дугаар зууны үеийн одоо хүнтэй амьдарч ирсэн хүн тэгсэрний одоо тамийн тамлаач маягийн болцсон юм билээ шүү дээ. Би хизээч өөрийнхөө буруу хүлээн зөвшөөрөхгүйгээд шийдсэн. Зөвшөөрөхгүй л байгаа. Тамийн байнгын одоо баг оршин суугч маягийн тентгийн баг ажилтан маягийн болоод байгаа юм шүү сүлдээ. Ер нь бол нэг тийм дөрвөн хатан, сорхогтон бэх хатан, нөгөөх нь ямар хатан бэлээ. За ийм гурван хатны одоо хоорондын харилцаа холбоо одоо тухайн үеийн түүхэн одоо нөхцөл байдлыг ярих юм бол бараг л драма юм билий. Ерөөсөө маш тийм эдрэтэй, адраматтай удаан ангид кино шиг. Тэгтээ маш сонирхолтой. Үшээ авалт ус хонзон те хайр дурлал за бүгдийг багтаасан те тийм олон ангид байж болохоор сонирхолтой түүхийг ярих боломжтой юм билээ. Тэгээ тэрийг ойрын хугацаанд яа заяа та бүхэнсээ сонирхуулнаа. Тэгтээ жоохон цаг авах гэдэг тэрийг найруулга хийхэд гэх юм уу. За тэгэхээр энд бол 14 жил гэдгийг ингээ өөрт нь хилээд өгсөн байх гэдэг бол жоохон логикийн алдаатай санагдаж байна. Манай хэд бол жоохон авдаг мэдээлэл найруулгын жоохон өөрчлөөд те өөрснийхөө болгоод зохиол маягаар ингээд ярьдаг байж магадгүй, илүү давсалдагч байж магадгүй. Ерөнхий агуулга нь бол ойролцоо байгаа боловч нарийн ингээд жижиг сажиг юм жоохон логикийн зөрчилдөөнтэй юм шиг надад санагдаад байна. Хүнийг одоо буруутайгаа хэр хугацаанд мэдэрнэ гэж ингээд яг 14 жил гэж хэлсэн байх уу?
Жохон тий логик гэн тийм л санагдлаа. Намайг уучлах хэрэгтэй байна гэсэн чинь та тэдэн дээрээ зүүтэнд нь очихыг хичээ. Та дэлхийгээс холгүй нэгдүгээр төвшөнд байгаа юм чинь дэлхийн торлогын орон руу нэвтрэх долгион илгээг тэдний сүнс биеэсээ гарч аялахт нь амдаж хил дохио өгөх зэргээр тэднээс өршөөл ирж болно шүү дээ. Мөн дэлхийн эрчим мэдээллийн оронд Акашийн товчойгийн хаалтанд оронд үгээ нойр хэлбэрт оруулан үлдээж болно. За энэ нөгөө саарл сүнсний дугаар дээр гарсантай бол давхцаж байна. Ийм буян дутсан сүнснүүд бол хүмүүсийн зүүд нойроор дамжиж ингэж мэдээ дохио өгөх тохиолдлууд их байдаг. За амьдрал дээр ч гэсэн бид нар бас тэрийг мэдээд идэх те. Одоо нас орсон хүн зүүдлэгдэхээр ардаас нь буян хийдэг гэдгийг манай монголчууд мэдээд идэг. Яагаад ч юм мэдэхгүй. Надад маш хэцүү байна. Энэ муухай амьтад намайг дасдаж зулгааж сийчиж хаях нь байна. Таны сүнсний эрчим хэлбэлзэл хэд байгаа вэ? 1.4 гэрц. Таны эргэн тойронд юу болж байгааг би төсөөлж байна. Тэд таныг хідэн талаас нь зулгаж байгаа юм байна. Та бидэнд хэрэгтэй мэдээлэл өглөө. Бид аялагчаа дээш нь авлаа. Баяртай. За энэ оршихуйн 6 тийм номон дээр одоо тамд хэвийг бүр ингэж дэлгэрүүлж ярьсан хэсэг бол байгаа. Гэтэ нэг би нэлээд хожуул ярэ гэж бодож байна. Наан нь болохоор ерөн бол ямар шухан тамд үйл ажиллагаа явуулдیں۔ Аль нэгний тамд очсон, тамаас судлагдах байгаа ч юм уу эсвэл тамдаа одоогоор байж л байгаа сүнснүүдийн дуудажтай улаачин бие дээр дуудаж авчирсаад ярьсан ярилцлагууд байгаа учраас тэрийг хүргэж байгаа дараа нь энэ дэлгэрүүлвэл тэ. За тэгэд энэ хэргийн талаар судалж үзлээ. Тэгээ ингээд нийтээс хагаад тэр охтууд нь хэр хэмжээний ял авсан юм уу аваагүй юм уу те гэдэг талаар нь сонирхоод үзлээ. Тэгсэн чинь за энэ нас орсон аавынх нь нэр бол Михаил Хачатурин юм байна. За хэрэг болдог үе нь болохоор 2018 оны 7 сарын 27 буюу яг номон дээр болохоор 21 гэсэн байсан те 6 хоногийн зөрүүтэл биччихэж яг энэ үеэр бол тэдний тэр 3 охид нь 17, 18, 19 насны ерөөсөө 1 жилийн зөрүүтэй. Тэгснээ 20 настай бас ахтай гэж байгаа ийм 4 хүүхэдтэй. 1 жилийн зөрүүтэй. Тэгэнгүүт одоо яг гэр бүлийн нөхцөл байдал гэх юм бол тухайн үед бол 20 настай ах нь тустай гарцсан. Одоо 8 дугаар анги байх ахын одоо хүүгээ явуулсан гэж байгаа юм. Бас эхнэрээ хүүгээ явуулангуудаа хүүхдүүдтэйгээ уулзуулахгүй тийм нөхцөлд байдаг. Аав нь бол маш чанга хахаар хатуу хүүхдүүдээ бүр ингээд гэрт нь камер тавьж ингэж юу хийж ийн яаж ийн гэдгийг нь бол хардаг. Тэгээ хувийн нөгөө эрх чөлөөнд нь нэлээд юм халдсан байдалтай. Тэгээ байнгын хэрүүл маргаантай тэдний гэр бол байдаг гэсэн юм. За хуршийнх нь яриагаар тэгээ хүүхдүүдээ бараг сүултээ гаргахаач бараг байсан. За тийм нөхцөл байдалтай байсан юм байна. Тэгээд 27-нд аллага болоод 28-нд энэ 3 охиныг бол баривчилсан. Энэ 3 бол тэгж амар нууж муухч тийм юм байгаагүй. Ерөн бол урдаас айхтар төлөвлөсөн юм бол байгаагүй юм шиг байна. Тэгэл гинтгийн л юм болсон гэж би бол ойлгосон. Тэгээд баривчлагдаад бараг жилийн дараа 19 оны 7 сарын 14-нд одоо энэ хүртэл чинь жилийн хугацаанд бас нэлээд олон шүүх хурал болсон байна л та. Тэгээд албан ёсноор нөгөө ял оноос нь болохоор 19 оны 7 сард юм байна. Ямар ийм зүйл заалтаар ялсан бэ нэ гэхээр убийство совершенно группой лиц по предварительным или организованной группой гэж юм. За тэгэхээр ч юу гэсэн бүлэглэн зохион байгуулалттай. Эсвэл предварительным гэдэг нь болохоор одоо манайхаар ярилцсан, үгсэн тохирсон гэдэг тий. Бүлэглэн үгсэн тохиролцож хүний амьд хүрсэн. За ийм монголоор ангилан гэж орчуулдаг баг. Ийм одоо юугаар 8-аас 20 жилийн ял оноос юм байна. За ингэсэн чинь яг энэ шүүх хурал дээр бол энэ ялыг хөнгөлүүлэх гээд өмгөөлөгчдийн талынхан болохоор гэр бүлийн хүчирхийлэл тэгээд гэр бүл доторх бэлгийн дарамт гэж байгаа. Одоо албан байранд бэлгийн дарамт гэдэг шиг бас гэр бүл доторх бэлгийн дарамттай байсан учраас энийг харгалзан үзэж одоо ялаа хөнгөвчлөө гэж уг нөхцөлд бол тавьсан л юм байна. Тэгээд ийм шийдвэр гарсны дараа Оросын одоо тий Санкт Петербург бусад хотуудаас бол олон нийтийн ийм дургуутсал 2 хуваагдаж гарч ирсэн гэж байгаа байхгүй юу. Нэг тал нь болохоор энэ гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн учраас энэ яалын хөнгөвчлөөч гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулаач гэд нэг хэсэг нь ингэсэн байх нь штэ. Нөгөө хэсэг нь болохоор яллаа тий аавыг алсан нь бол тодорхой байна гэсэн за ийм хоёр хэсэг хуваагаад нэлээд дуулын шууган болсон юм байна л да энэ хэрэг.
За тэгж явж агаад 20 онд нь болохоор энэ охтууд хүчирхийлэлд өртдөг байсан тий гэдгээ бэлгийн хүчирхийлэлд ялангуяа тий өртдөг байсан гэдгээрээ аавынхаа одоо эсрэг хэрэг үүсгэсэн байна. Энэ хэрэг үнэхээр тэгж нотлогдох юм бол энэ охтуудын авсан ял нь хөнгөвчлөгдөх боломжтой юм байна л да. Тэгэнгүүт 21 оноос эхлээд аавыг нь болохоор бага насны хүүхдэд одоо бэлгийн дарамт үзүүлэх, бэлгийн хүчирхийлэл гэсэн за иймэрхүү хэрэг үүсгээд явж байгаа юм байна. Тэгээд энэ хэрэг нь одоо ч гэсэн шийдэгдээгүй. Одоо сүүлийн авсан мэдээлэлээр бол 24 оны сая 9 сард хаалттайгаар эцгийнхэн эсрэг тэр шүүх хурал нь болохоор болж байгаа юм байна. Тэгэхээр хаалттай болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж өмгөөлөгч нь хэлсэн юм. Тэгээд энэ жилдээ багтаагаад ерөн бол энэ хэрэг энэ эцгийнхэн эсрэг хэрэг бол шийдэгдэх баха гэж бол хэлсэн байд юм байна. Аав нь бол яг юу хийдгийг мэдэгддэггүй. Ямар ч байсан ажил хийдэггүй. Тим хүн хэрнээ Москвад одоо 2 байртай 3 өрөөнийг 2 өрөөнийг юм байртай болцсон хүн гэж байгаа. Тэгээд охтуудаас нь танаа аав чи яг юу хийдгийг та нар мэддэггүй юу гэсэн чинь ерөөсөө мэдэх боломжгүй бид нарыг бол тэр талаараа асуух тийм энэ бол хориотой сэдв гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол таамаглахтаа хар тамхитай холбоотой байхаа гэж боддгоо гэж байгаа юм. За нэг ийм л юм байна. Ийм л хэрэг байд юм байна. Одоо нөгөө гэмт хэрэг ярьдаг подкастууд шиг болох гэж байна уу яах гэж. За тэгээд нэр манайхаа энэ ховсын талаар хэдүүлээ ярилцъя гэж бодоод байна. Монголд ерөн ховс хэр хөгжсөн байдгийг те. Миний мэдхийн нэг цөөхөн хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань энэ талаар хэр мэдлэгтэй байна? Ховсонд орж исэн хүмүүс хэр их байна? Эсвэл ховсдох тэр зүйлийг сураад одоо өөр дээрээ чи ховсыг хэрэгэлсэн ч юм уу, бусдад ховсыг хэрэгэлсэн тохиолдлууд байна уу? За тэр талаар ингээд мэдлэг туршлагатай хүмүүс байх юм бол мэдээлэлээ хуваалцаарай. Тэгж яагаад хэдүүлээ нэг ховстой холбоотой дугаар хий гэж бодоод байна. Манай Монгэрэл гэдэг Facebook пэйж хуудас байгаа. За тэр пэйж рүү шууд холбогдож болно. Мессеж бичих боломжтой. За тэгээд тэр пэйжийг ерөн бол манайхан дагаад явж байгаарай. Хаалттай группт орох гэж байгаа хүмүүс подкастаа олон хүнд илүү олон хүнд сонсоход хувь нэмрээ оруулж байгаа хүмүүсийг бас хаалттай групптэй ураад явчих гэж бодоод байна. Тэгэхээр энэ пэйж хуудсан дээр гарсан богино хэмжээний нэг подкастаас таслаад оруулсан рил байгаа. Энэ рилүүдийг 5 групп руу шеэрлээд за групп чат бас байж болно шүү зэ. Ийм групп руу шеэрлсэн скриншот хийсэн зураг пэйж рүүгээ мессежээр явуулаад тэгээд хаалттай группт орох боломжийг бас нээж ин. Тэгэхээр манад дээр бол 3 арга замаар бол хаалттай группт орох боломжтой. Нэгдүгээрх нь болохоор 8 удаа donation буюу хандив илгээсэн хүн орж болно. Эсвэл Монгэрэл пэйж хуудсан дээрх тавигдсан асуултанд зөв хариулсан хүмүүс бас орж болно. 3 дугаарт нь саяны нөхцөлтэй пэйж дээр тавигдсан рилүүдийг 5 групп эсвэл групп чатанд шеэр хийсэн байх юм бол бас орох боломжтой гэдэг ингээд нэг юм болцол нэмчээ. Тэгээ хаалттай группийнхаа гишүүдийг одоо бол нэг 50 төгсөж байгаа. 100-аас дээш болоод ирэхээр нэг уулзалт зохион байгуулалт юм уу гэж бодож байна. Ойролцоо одоо мэдрэмжтэй ойролцоо зүйл сонирхдаг хүмүүсээс хоорондоо ярих, санаа бодлого хуваалцах бас зүйл байна байх гэж бодож байна. За тэгээд энэ удаагийн дугаарыг өндөрлөе. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.